Дэлхийн монголчуудын MJ радио 88.3 долгион дээр яг одоо хүүхдүүдэд онтуулчаад эсвэл хүүхдүүдээсээ хол байгаа эрхэм хүндэт томчууд та бүхний энэ үдшийн амрыг дахин ирж мэдчилье. За өнөөдөр 2025 оны 10 сарын 9-ний өдөр пүрэв гарыг тохиож байна. Улаанбаатарын цагаар 22 цаг 10 минут болсноор манай өнөөдрийн хүүхдүүд унтлаа. Одоо бидний цаг Өрөөтэй томчуудын явдал нэвтрүүлэг маань ийхүү эхэлж байна. За үчи минь. Үчи минь. За радиогийн 2 дугаар студид хөтлөгч Уугана, хөтлөгч Зулаа, за найруулагч Өнрөө, нэвтрүүлгийн продюсер Арийн нэр хамтран ажиллаж байна. За тийм ээ. Манай өнөөдрийн пүрэв гарагийн томчуудын явдал нэвтрүүлгийн дугаар сэдв бол эротик урлагийн тухай ярилцдаг байгаа. Тэгэхээр өнөөдөр бит хоёрын сонсогч үзэгчдэд хүргэх эротик урлагийн талаарх нэгэн томоохон салбар бол эротик хөшөө баримлуудын талаар ярилцах юм байгаамаа. Дэлхийн хамгийн алдартай эротик хөшөөнүүдийг ярилцсанаа. Яг зөв. За хүний бие гэдэг бол зүгээр нэг махбод биш. Тэр бол байгаль, урлаг, хүсэл, гүн ухааны нэгдэл. Эртний Грекийн уран баримлчид, Азийн сүмийн уран бүтээлчид, орчин үеийн авангард зураачид хүртэл хүний биеийн хэлбэрийг эрос буюу хүсэл татах хүчний их булаг болгон дүрсэлж иржээ. За өнөөдөр бид дэлхийн хамгийн их маргаан бишрлийг зэрэг төрүүлсэн 10 эротик хөшөөний түүхийг сөгцгөөе. За тийм ээ. За ингээд энэ эротик хөшөө энэ баримлууд ер нь бол ингээд эротик шинжээ нэг иймэрхүү уран бүтээл биш дандаа л хүмүүсийг хоёр угаа талцуулаа ичт юм байлээ шүү дээ. Шүмжлэлт авах юм байлээ. Яг зөв. Тэгэхээр л бас л одоо ингээд цаг үеийн наан уу цаана уу байна уу ямар цаг илээсэн байх нь явах өстө тухайн үеийнхаа хэрүүлийн бай эсвэл магтаалын байл болж исэн иймэрхүү бүтээлүүд байгаад байна. За ингээд хамгийн ихний танилцуулах эртний нэгэн хөшөө бол Грекийн уран баримлч Параксителиусын хамгийн алдартай бүтээл болох Гнидосын Афродит, хүслийн бурхан Афродита гэдэг энэ хөшөө байх нэ. Нөгөө эмэгтэй хүний яг зөв Грекийн дурлалын бурхан гэж яригддаг юм байна бас. За энэ бол уран баримлын түүхэнд анх удаа эмэгтэй хүнийг бүрэн нүцгэнээр нь ариун, онгон тийм эрхэмсэг гоо сайхны төгс илэрхийлэл болгон дүрсэлснээрээ онцлог алдартай бүтээл юм байна. За. Яг гоо тэр үед нүцгэн хэрүүнийг дүрслэх нь бол хэвэн байсан. Одоо нэг байдэн штэ тий нэг хуучны Грек Ромын баримлуудаас үлдсэн тийм байдаг. Одоо эр бэлэг эрхтний ингээд зүгээр яг байгаагаар нэгэ тэр чигээр хийчихсэн нөхдүүдийн булчин сүрмэсний гөрүүлсэн тийм байдаг боловч эмэгтэй хүннийх анх удаа гэдгээр энэ айгүй үнэтэй болоод байгаа юм л да. Афродита усанд орох гэж байгаа мэт тийм дүр илэрхийлэлтэй. Нэг гараараа биеийн доод хэсгийг эвтэйх ингээд хаалхлаад нөгөө гараараа даашин заа ингээд бариад явж гин удаа гэмээр ийм илэрхийлэлтэй. Тэгээд энэ нүүр зүүн тийшээ баг зэрэг хазаагаад харцсан ингээд доошогоо ингэж харж байгаа нь ямар нэгэн байдлаар нэг тийм ичимхий цэвэр ичимтгий гэдэг штэ тий цэвэр ичимтгий тэгээд тийм нууцлаг тийм ялдамхан ийм байр байдлыг дээрээс нь хайр дурлалын тухай нэг олон юм өгүүлээд байхааргүй нэг тийм харцтай яг л ийм хүслийн бурхан боловч хүсэл нь нэг тийм бүдүүлэг тийм шууд тийм шунаг мунаг тийм тачаал биш харин цэвэр ариун тийм хайр сэтгэлийн тэнцвэртэй эрч хүчийг хадгалсан нэг тийм харцны илэрхийлэлтэй гэж судлаач шүүмжлэгчд нь үздэг юм байна л да. За. Хөшөөний энэ анхны хувилбар нь аль хэзээний алга болчихсон юм байна. Зүгээр яг Ромын уран баримлчид маань олон хувилбар хийж үлдээсэн байдаг. Өнөөдөр бид Афродитагийн энэ дүрийг дэлхийн томоохон музейнүүдэд л харж чадна. Гэхдээ яг тэр болгонд ямар нэгэн ижил зүйл байдаг гинэ. За. Тэр хөшөө хичнээн хуулбарлагсан ч хизээч үн цэнэ алдаагүй гинэ. За. Тэгэхээр л бас энэ урлагийн бүтээл гэж айхтар юм а тий. Одоогийн ингээд зургийг харахаараа яг л ерөөсөө эмэгтэй хүний бие хаа дүрслэл энэ биеийн хэмжээ харьцаа бол яг л нэг нүцгэн бодит эмэгтэй хүн байгаа юм шиг харагдахаар ийм амар гоё баримлал хийж штеп. Энэ баримлыг гантик чулуун дээр сэлбэлсэн гэсэн үнэн үү? Яг одоо энэ
яг найруулагч зургийг өгчихсөн байна. Яг энэ гарны хэсэг нь хоёр гарных нь үзүүр хэсэг, хоёр хөлнийх нь үзүүр хэсэг ингээд тастагдаад унчихсан байгаа. Яг энэ баримлын энэ бол яг цагаан өнгийн гантик чулуу харагдаж штэ. Тэгэхээр энэ гантик чулуун дээр ингэж сийлэх, ийм баримлыг бүтээн төөрөх ямар одоо цаг хугацаа биш дээ ямар тий. Яг тэнд одоо бүгдийг гараараа хийж байгаа энэ үед бол энэ үнэхээр хүний ур чадвар, авиас бэлгийн төгс туйл болсон бүтээл байгаа сте. Энэ одоо нөмөр гэх юм уу, даашинц гэх юм уу энэ барьцсан байгаа юмыг яаж ингэж гоё яг л даавуу мэт чулуугаар хийж байна тий. Бодит юм шиг харагдаж байна тий. Энэ бол ерөөсө урлагийн төгс илэрхийлэл. Нүцгэн биений цаана хүний сэтгэл, хайр, эргэлзээ, дээрээс нь нөгөө л хүсэл тачаал тэгсэн мөртлөө юм ариун онгон байдал бүгд ингээд нэгдэн оршиж чадж байгаа. Гантик чулуун сэлбэрсэн энэ дөр өнөөдөрч бидний дунд одоо гоо сайхныг түгээн дэлгэрүүлж амьд мэт амьсгалсаар л байгаагийн жишээ гэсэн байгаа байхгүй. Хизээч модноос одоо гардаггүй л шөнүүд юм л дээ. Афродита маань дур хүсэл ариун дагшин байдлын дундах яг энэ нарийн гоё юм тэнцвэртэй зааг шугам дээр мөнхөд оршсоор байна гэж бичсэн байна зохиолч маань. Үнэн байна. Гоё бичсэн тийм байна. За дараагийн хөшөө бол хажуурынхоо сүмийн баримлууд гинэ. За. Энтхийн сүнслэг биеийн урлаг гэж шүү бүр. За. Энэтхийн төв хэсэгт ширэнгэн ой дунд чулуун ордон мэт гялалзах нэгэн цогцлбор бий гэж байна. За. Өглөөний нар чулуун баримлуудын нурууг илбэхэд сүүдэр дундаас хүний биеийн хэлбэрүүд ам орж буй мэт сэтгэлд төрүүлнэ. Энэ бол хажуурынхоо чулуунчд одоо сийлэгдсэн хүслийн ариун сүм. Дэлхийн хамгийн гайхамшигтай уран баримлын дурсгалуудын нэг гэж явд юм байна. За энэ сүмийг манай эртний 950-аас 1050 оны хооронд Чандела угсааны хаад барьж исэн юм байна. За тэдний гол зорилго нь бол зөвхөн бурхан шүтэн босгох бус харин амьдралын бүх хэлбэрийг хайр, хүсэл, эрч хүч, ариун сэтгэлийг нэгэн чулуун орон зайд багтаах байсан юм байна. За энэ сүмийн хананд хэдэн 100 мянган гаруй дүрслэл бий. Тэнд бурхан, хүн, амьтан, бүжиг, одоо мөргөл, дурлал гэдэг ингээ бүгд зэрэгцэн оршд юм байна. За харин тэдний дундаас хамгийн их анхаарал татдаг нь мэдээж эротик баримлууд гинэ. За найруулагч өстө яг зургийг өглөө. Энэ бол зүгээр юу вэ нөө? Энэ өстө бужигнуулдаг баримлууд тий. За энэний хамгийн гол юмыг би хэлж өгье. За эдгээр дүрсэлд хосууд бие биенээ тэврэлдэж одоо зарим нь хүсэл тачаалаар нэгдэж зарим нь бүр олон хүн оролцсон тийм бэлгийн илэрхийлэл үзүүлдэг юм байна. Зүгээр л секс шоу болж шүү дээ дотор бол. Барилгын энэ баримлууд дотор. За гэхдээ биш шүү. Зүгээр нэг секс дүрслэл одоо дүрслэл биш гинэ. Энэ бол одоо эртний энэтхийн Кама сутрагийн гүн ухаан биеийн нэглээр дамжуулан сүнсний гэгээрэлд хүрэх үзэл санааны илэрхийлэл гэж үздэг юм байна. За тэгээд тентхийн уран баримлчид хүний биеийг ариун бурханлаг зүйл гэж одоо хардаг. Тэдэнд хүсэл гэдэг нүгэл биш ээ. Харин амьдралын эрчим, оршихуйн хөдөлгүүр. Тиймээс нөгөө хажуурынхагийн эротик баримлууд бол зүгээр нэг эротик урлаг биш. Тэд бол сүнслэг гэгээрэл болон хүслийн нийглийн дүрслэл гэж үздэг юм байна. Энэ юу юм бэ штэ. Би яг энэ зургнуудыг хаана нүлээ одоо Мексикийн нөгөө хуучны ацтекуудын үлдээсэн бас нэг юм ханын чимэглэл юм дээрээс ч билүү Тайланд, Бангкокийн юм дээрээс ч билүү гэдээсэн чинь энэ одоо энэтхэг яг энэ хажуурахаа юм байна те. Энэ сүмийн баримлууд байсан юм бэ штэ. Энэ чинь тэгээд явж нөгөө Камасутрагийн тийм байрлал буюу бодит илэрхийлэл баримлан Камасутра юм байна штэ те. Яа. Энийгээд одоо ерөөсөө энэ дотор бол жинхэнэ ёстой л нэрэ шоу цэнгийн болж ийн дөө энэ баримлууд бол энэ ч балаа авч ийн те. За энэ бол хажуурынхаа хүслийн бүр ариун сүм гэж нэрлэдэг юм бэ шүү. Тийм байна. Энэ бүр ингэ тийм доотлын зурган дээр бол за найруулагч өгөөгүй байх шүү. Гэтэ битүүр тарагдж байгаа энэ зурган дээр бол энэ баг нь энэ хан тааз одоо тэр чигээрээ секс үйлдэлүүдийн одоо жинхэнэ бодит дүрслэл илэрхийллүүд энэ тэр чигээрээ тийм юм байна шүү дээ тий. Тэгээ энэ нөгөө энтхийнхаа ингэдэм байлаа шүү дээ. Кама сутрагийн философиг дагсан одоо эдгээрийн дүрслэл нь одоо
хүсэл тачааллыг ойлгож ингээд зөвөр чиглүүлбэл ингээд гэгээрэлд хүрнэ гэж итгэдэг байсан юм билээ. Энэ тийм л дээ яг тэг бид нар чинь нөгөө нэг одоо л бид нар ингээд жоохон цензуртэй нэмэх 21 ч гэдэг юм уу насан туршидын ангилал гэдээ байгаа боловч яг тухайн үедээ бол эн чинь нэг бол шашин, нэг бол зан үйл, ахуйн зан үйл, нэг бол бүр соёл болчихсон ийм ямар ч нэг тийм хэмжээ хязгаар байхгүй хориг байхгүй тий. Ингээд урлагийн бүтээл хийхэд ёстой бол юу нууж халахлах байдлыг ч байхгүй. Бүгдийг нээлттэйгээд хийждэг байсан цаг хугацааны бүтээлүүд л одоо өнөөдөр ингээд шагшигдан гайхагдаад байж байгаа нь энэ шүү дээ. Энэ тэг ингээ хан дээгүүрэн, баган дээгүүрэн гэж түвээ дээ. Найруулагч зургийг өгсөн. Манайхыг хараараа энэ одоо бүр юу вэ? Тэг бүр ийм нарийн бүр ийм сэлбэр гэж шүү бүр ингээ хан туурга одоо юу эдий бүгдэн дээр нь байд юм. Харин тийм ээ. Тэр чигээрээ энэ хажуурахаа чинь ёстой амар сүм байна. Тэгснэ бүр ариун сүм гэдэг аа шүү. Харин тийм. Тэгэхээр тухайн үеийн хүмүүсийн ертөнцийг үзэх үзэл нь биднээс тэс өндөө байсан байгаа шүү тий. Байсан байна. Бид нар л одоо нэг ичээд байгаа юм шиг. Гэхдээ бүх юмний учрыг мэдээд байгаа тий. Тэгсэн мөртлөө айгүй нэм асуулт хариултын хориг цээртэй ийм л байгаа болохоос ш тухайн үед бол бүх юм нээлттэй гоё байжээ. Энэ үнэхээр ариун газар байна. Яна муухай нэчлээ. Уучлаарай зүгээр шүү дээ. Инээх минэх чи үнэхээр чөлөөтэй гоё. Өөрийнхөө л бай. За Пашу Батаниатаны сүм гинэ. Ариун газрын ханандах нууцлаг хүсэл. За саяны хажуурахаа той айгүй адилхан юм байна. Катмандугийн төвөөс холгүй. Багмати голын ирэг дээр Непалийн хамгийн ариун газруудын нэг Пашу Батаниатхын сүм оршино. Энэ бол Хинду шашны авгаа бурхан Шивагийн шүтэн Непал төдийгүй Өмнөд Азийн олон сая мөргөлчдийн итгэл сүсэг биширлийн төв болсон газар юм байна. За Пашупати гэдэг үг санскритаар амьтдын эзэн гэсэн утгыг илэрхийлж байгаа. За Хинду үзэлд болохоор Шива бурхан маань амьдрал ба үхлийн хоорондын тэнцвэрийг сахигч бүх амьд биетийг хамгаалагч бурхан гэж Шива бурханы хэлдэг юм байна. Нөгөө 6 гартай нөхөрч мөн бистэй Шива ч. За тиймдээ би яг үндэ мэдэхгүй байна. Тиймдээ ч энэ сүм бол зөвхөн мөргөлийн газар биш заяа. Харин хүн оршихуйн утга учирыг сануулсан сүнслэг орон зай, сүнслэг ордог өргөө гэж байна. Зөө. Пашу Батаниатхыг анх манай эртний 400-аад оны үед барьсан гэж үздэг юм байна. Нилээ эрт юм байна. Маш эрт байгаа сте. Тийм ээ. Яа домогт өгснээр Шива бурхан өөрөө бууг болж энэ газар нуугдан амьдарч байсан хүмүүсийг илрүүлээд тэнд анхны ариун байгууламжийг барьж босгосон гэж ярьдаг юм байна л та. За сүмийн яг энэ архитектурын шийдэл нь болохоор Непалийн уламжлалт пагода хэлбэртэй гинэ. Пагода гэхэр ч одоо ямар хэлбэртэй? Непалийн л нэг тийм уламжлалтын барилгын нэг загвар хийцэл байх шиг байна. Архитектур юм байна. Тийм байх шиг байна. Энэ нь шаталсан дээвэр, модон сэлбэр, алтан орой, чулуун суурьтай. Дотор талд нь Шиваг илтгэдэг 4 нүртэй лингам хэмээх ариун чулуун баг нь оршдог. Энэ нь эр ба им энергийн нэгдэл, үржил шим, амьдралын эрч хүчийг илэрхийлдэг хамгийн гол шүтэн юм байна. За ингээ харин гадна талд нь модон хаалганы хүрээнд дэх анзаарагдах нэгэн зүйл бол олон жижиг нямба хийцтэй нөгөө одоо ярих гэдэг эротик сэлбэрүүд байна. Хананд. За зарим нь хосуудын найруулагч бас эхнээс нь зургийг өгч байна. Зарим нь хосуудын бие биедээ татагдах акшныг, зарим нь бүр яг тогтон харьцаанд орж байгаа яг тэр мөчийг ил тод дүрсэлж өгсөн байдаг. Эдгээр дүрслэлүүдийг гадаадын зуулчид анхаарад ариун сүмдэр ийм зүйл байдаг юм багта ямар сони юм бэ гэж гайхдаг гэж. Яг зөв. Гэтэл нөгөө Хинду шашинд хүний хүсэл, хайр, биеийн нэгдэл бол ямар нэгэн нүгэл биш. Харин бурхны бүтээсэн байгалийн гайхамшигт хүч гэж үздэг болохоор энэ маань яг л нөгөө шашинлаг, сүнслэг ийм болчихж байгаа сте. Тэгэхээр ир ийм хүмүүсийн хоорондын бэлгийн харилцаа бие биендээ татагдах, тэр нь ил тод байх, хэмжээ хязгаар хориг цэвэр байхгүй байх гэдэг чинь зүгээр л баг шашнаараа зөвшөөрчихсөн бурхны ариун үйлдэл байгаа шүү дээ, тий. Тэгж юм. Тэгэхээр энэ айгүй гоё газар байгаа байхгүй миний хувьд бас. За тиймээс ингээд Пашу Батаниатхын энэ ханандах эротик дүрслүүд нь Шивава түүний эхнэр Шактигийн нэгдлийг бэлэгддэг юм байна. За энэ хоёр хүчний нэгдэл нь орчлонгийн бүх хөдөлгөөн, амьдрал, гэгэрлийн үндэс гэж тооцогддог.
Өөрөөр хэлбэл тэд бол эр ба эмийн төгс тэмцвэр, хүсэл ба гэгэрлийн нэгдэл гэж ойлгогдож болох юм байна л да. Иймээс энтхийн хосуудын дүр нь зүгээр нэг бэлгийн харилцааг илтгээгүй. Харин орчлонгийн бүтээлийн хүчийг хүний амьдралын хөдөлгүүрийг илэрхийлдэг юм шүү гэдгийг л дүрсэлсэн нэг тийм яг шашин гоо зүй хүмүүний бодит амьдрал гурвыг л нэгтгсэн юм илэрхийллийг харуулад байна л гэсэн утгатай юм байна. За ингээд Башуу Батаниатхын энэ эротик баримлууд бол бас л зүгээр нэг тийм сүмийн байдаг л гоё чимэглэл биш. Энэ айгүй тийм сүнслэг орон зай. Сүнслэг энэ ариун сүнснүүдийн хоорондын холбоо харилцааг илтгэсэн тийм сургаал зан үйлийн шинжтэй байдаг гинэ. Яг ингээд ойлгох юм бол мань мэт нь бол одоо энэ шашныг мэдэхгүй, соёлыг мэдэхгүй хүмүүс одоо чи битгаар ингээд шууд очлоо гэхэд бол зүгээр нэг шалтан нөхцөн нөхдүүд бэлгийн харилцаанд орж байгаа юм шиг юм ингээд шохоргож харахаас чайлшгүй. Гэтэл яг нөгөө нэг гүн ухааных нь өнгө эсийг хараад тий зохиогчийн одоо тэр уран бүтээлчийн юм уу тэр сүнсний өөрийнх нь сургаал номлол нь ямар байдаг юм бол гэд харах юм бол эдгээр нь маань өөрсдөө бас их нарийн сургаал яг зөв шашин зан үйлийнхаа юм авцалдаатай байж идэг гэж шүү. За ингээд Башуу Батаниатхын энэ эротик дүрслүүд ямар нэгэн хүний дур хүслийг нуугаагүй, нүгэл гэж нэрлээгүү. Харин хүслийг зөвөр ойлгоод ингээд гой чиглүүлж чадах юм бол энэ эр эмийн хоорондын энэ харилцаа маань гэгэрэлд хүрэх арга замын нэг хэсэг гэж үздэг байж л дээ. Тийм болохоор энэ сүм бас л нөгөө нэг түрүүний хэлдэг хажуураа хат хоёул үйлээ чиний танилцуудад итгэдэг тэр сүм чи тэр шиг за хажуураа сүм юм байна. Харин ингээл тэр чигээрээ бас л энэ бэлгийн үйл ажиллагаа эрийн эмийн хүмүүний хоорондын хэрхэн уус чи нэгдэж болдог бүх байрлалыг ингээд боддоор харуулсан байгаагаараа бас өнөө хүртэл энэ нь хадгалагдсан байгаагаараа бас айгуу тийм үнэтэй соёлын ховор дурсгалын тоонд ороод байгаа юм байна л да. Соёлаа. Тэр бурхад бол ер нь дээр үед бол балаа авдаг байсан юм байна гэж манай төр үе бичсэн байна. Тийм байна. За дараагийн эротик одоо баримлыг би ярих гэж байна. За энэ нь болохоор Конрак гэдэг одоо нарны сүмийн эротик баримлууд орд юм байна. Нарны сүм ээ. Тийм. За энтхийн бүр зүүн эрэгт байдаг. Ориса мужи. Манай энэтхэхгүй ер нь айгүй энэ юутэй байна те. Тийм. Их шашинлаг дээр үеэсээ тийм энэ баримлууд настаа бүр алж байгаа сте. Тийм байна. Энэ бэлгийн үйл ажиллагааны соёл бол шашин юм аа гэдэг. Шашин тийм. Нүгэл бишээ ариун юм аа гэл. Яг энэ нэгдлийн бол үнэхээр ил тод өстө балааг нь автсан үлдээжээ тий. За Ориса мужийн Конрак хэмээх жижиг хотын захад 13 дугаар зууны үеийн гайхамшигт чулуун сүм сүмдэрлэдэг. За энэ бол дэлхийн нэрд гарсан одоо Конракийн нарны сүм ордог. Эртний энтхийн уран баримл, архитектур, философийн одоо нэгдэл болсон өв соёлын дурсгал гэж үздэг энэ сүм маань. За бүр манай эртний 1250 онд за бүр юу вэ? Чандалын 1-р хаан заяа. Насинг юу гэнэ? Насинг хадиева. За нарны бурхан гинэ. Бурхан минь за Суурьяд зориулан барьжээ гинэ. Энэ нарны бурхан ч одоо Суурья Муриада зориулан барьсан бэ шүү. За нар бол энтхийн соёлд одоо амьдралын их булаг гэж үздэг, эрч хүч гэж үздэг. За бүр гэгэрэл, за бурханлаг мэрэгэн ухааны бэлэгдэл гэж юу нь бол тооцогддог. За тиймээс ч энэ сүмийг ер нь зөвхөн мөргөлийн юм газар биш, харин нар, цаг хугацаа, хүний оршихуун одоо тэр гурвын холбоог илэрхийлэх бүр ариун бэлэгдэл болсон одоо бүтээсэн байна. Тэр бэлэгдлийг одоо юу гэх юм бэ? Илэрхийлж бүтээсэн юм байна. За Конракийн сүмийн бүтцийг одоо анзаарах юм бол тэр бүхэлдээ юм нарны юм тэргийн хэлбэртэй гинэ. Нарны юуны хэлбэртэй? Нарны ийм одоо ийм тэрэгэн хэлбэртэй юм байна. Тэгээд чулуугаар хийгдсэн одоо тэр тэрэгэн дээр 12 авраг одоо дугуй сэлбэрт байдаг юм байна. Эдгээр нь одоо жилийн 12 сар цаг хугацаа амьдралын мөчлөгийг одоо илэрхийлдэг юм байна. Тэгээ Конракийн сүмийг ер нь онцгой болгож дэлхийд даяар алдартай болгосон зүйл бол түүний нөгөө ханан дээрх эротик баримлууд юм байна шүү манайхаа. Энэ яг энэ энэтхгийн нөгөө чиний өмнө хажуурахаа байсан шүү дээ. Энэ хоёр яг адилхан тий. Ер нь бол их төстэй юм байна. Тэгээд усны тусаа шиг хоёр нөхрөө нэг гөлөчөөд яг хоёулаа яг адилхан байна.
Тэгээд ингээд За. за. Сүмийг зөөчлаарай. Сүмийг тойроо алхахад мянган сэлбэр харагддаг гэж шүү. Тэгээ бүр тэдгээрийн дунд бурхан, бүжигчид, хөгжимчд тэгэл ингээл амтан баатрууд тэгээ хосуудын нэгдлийн юм дотн харилцааны юм дүрслүүд байдаг гинэ. Энэ дүрслүүд бол үнэхээр тойроод явхад бол хөл өвдөж явахыг ч тооцооргүй, тоохооргүй ингээд нүд хужирламаар энэ өстө үнэхээр супер баримлуудтай байна. Энэ бүр манай эртний өмнөх гэж байгаа энэ цаг хугацааны үеийн энэтхэг улсад байгаа хоёр өөр хөлийн загт байгаа тий. Хоёр сүм маань хоёулаа ийм байна гэхээр тухайн үеийн энэтхэг угаасаа л энэ билгийн үйл ажиллагаа шашин мөрийнх нь юг нэгдэл болгоод ингээд үнэхээр түгэн дэлгэрүүлж ёстой ичгнүүрээ илгэндээ наацсан гарууд байжээ гэж харахаар юм байна. Энийн өмнө нөгөө Эрика Байтхойд юу яасан байхгүй юу? Визуви уулын галтуулны үнс нурманд дарагдаад тэр чигтээ ингээд дарагдаад сөнчгсөн Помпей хот гэж байдаг шүү дээ. За. Тэрний малталгаар ингээд Помпей хот одоо тэр чигээр ингээд газрын хөрсөн дээр одоо ил гарч ирж байгаа байхгүй юу? Тэгэн гол тэн дотор эмсийн хүрээлэнгийн тэр ханын зургнууд тэр одоо юугаа үйлчлэгээ өгдөг байсан одоо ваучер гэх юм уу тип гэх юм уу нэг тийм зоос моос энэ болгон тэр ил гарч ирж байгаа байхгүй юу? Энийг ингээд тайлбарлаж ийсэн юм. Гэтэл одоо яг л энэ тухайн цаг хугацаанд энэтхэг хажууд нь бас яг ийм байх гэхээр тухайн үеийн дэлхий бол тэр чигээрээ ямар нэгэн хориг цээр элдв энзим байгаагүй юм байна гэж би бас хараад байна л да. Тийм ээ. Энэ тэгээд нөгөө сүм дээр юу юм бэ манайха? Зарим хосууд ингээ хоорондоо ингээ тэрвэрлдээл, зарим нь одоо хүсэл тачааллын моргил мөчийг юм илтгэсэн. За зарим хэсэгт бүр ингээ 3-аас дээш хүн ингээ гарсан дүрслүүд хүртэл байдаг нь одоо тухайн үеийн хүсэл тачааллын ойлголт одоо хэр нээлттэй байсныг л харуулж байна. За эдгээр одоо дүрслүүдийг зүгээр нэг эротик бас зураглал гэж одоо манайхан ойлгохноос буруу. Тэдний үндэс нь эндхийн одоо сонгодог бисаа болох нөгөө миний түрүүчийн ярьсан нөгөө Кама сутраад ингээ оршд юм байна. За Кама сутра бол бэлгийн харилцааны гарын авлага биш ээ. No. Харин хүний амьдралын зорилгын нэг хэсэг болох Кама буюу жаргал, хүсэл, гоо сайхны эрлийг тодорхойлсон гүн ухаан юм байна шүү. За, Конракийн уран баримлчид энэ ойлголтыг чулуун дээрээ буулгаад одоо хүний биеийн гоо сайхныг бурханлаг төвшөнд бол дүрсэлсэн юм байна. Тэгээ баримлуудыг ингээд анзаарах юм бол нэг ч дүрслэл ийм бүдүүлэг ийм эвсэл ил задгаа биш гинэ. Тэр харц гарын байрлал, хөдөлгөөн бүгд химнэлтэй. Уран сайхны хэмжээнд ийм баригдсан байдаг. За энэ хүний хүсэл ба тэр сэтгэлийн холбоо, бие махбод ба одоо сүнсний нэгдлийг илэрхийлсэн тийм гүн утгатай уран бүтээлүүд байдаг гинэ. За энэ зүгээр намайг харахад л энэ зүгээр бүгд илэн далангуул байна. Зүгээр л сайхан энд бол нэрэ баваа шаваа гэдэг энэ битүү байна энэ дунд нэрэ. Кама сутра тэгээ энэ бол ямар ч нүгэл биш одоо сүнсний нэгдлийн илэрхийлсэн гүн утгатай энэ гэж тийм юм байна. Гэхдээ энэ яах вэ зүгээр шашин мөрийн дээр тайлбар танилцуулгын тэгж болж байгаа байлгүй. Над шиг зүгээр жуулчны нүдээр харахад бол энэ зүгээр л солиотой үнэхээр солиотой сүм байна. Бараг нөгөө завхаа юм байна мэн гэж хэлэх байх. Супер газар нэрээ. Энийг бараг зургийг харж хагаад жинхэнэ Кама сутра юмнуудаа бараг эндээс нэг суралцаж мэдчих юм их байна те. Тэгээ судлаачид анзаарснаар эдгээр эротик дүрслүүд ер нь сүмийн тэр төв ариун ордноос бас хол идэм биш үү? Гадна нөгөө хандан байрладаг нь одоо бас санамсаргүй биш гинэ. Тийм. Энэ нь ингээ хүн дотоод ариун орон зайд хүрэхийн өмнө өөрийн хүсэл тэр шунал бие махбодын ертөнцөө одоо танин ойлгох тийм ээ. Хүлийн зөвшөөрөх ёстой гэсэн тэр бэлэгдлийн одоо улмаас яг тэр дотроо биш гадна тэр хандан ингээ байрлалт юм байна. Тэгээд өнөөдөр одоо Конракийн нарны энэ сүм дэлхийд даяар одоо аялагчдын сонирхлыг их татдаг. Тэр бол зүгээр нэг үзэгслэн тийм дурсгал биш шүү. Энэ бол ингээд хүний дотоод ертөнц хүсэл ба гэгэрлийн тэнцвэрийг сануулдаг. Чулуунд мөнхөрсөн философийн ариун ордын юм шүү гэд аягүй олон тийм жуулчид бичиж тэр зургнуудыг оруулд юм байна. Их жаргал тоогоо маань тэгнэ. Норвегийн Осло хотод бас дан нүцгэн хүмүүсийн хөшөө баримл болсон. Бүгд бүтэн хот шиг тийм том тесрэглэг байдаг. Бүр янз бүрээр нь харж болно. Үнэхээр гайхалтай гэсэн байна. Яг иймэрхүү хөшөө дурсгалууд энэ тэнд их байх юм аа. Тэгэхээр ер нь хүн төрлөختөн маань өөрөө бас нөгөө нүцгэн биеийг алдаршуулъя. Нүцгэн бие маань өөрөө бас давхар гоо сайхан. Хүний харцнаас ахуулаад сэтгэлийн болон биений
хүрэлцэх, мэдрэлцэх юу л вэ? Бүхэл ингээл зүсэн зүйлээ суугаараад таашааж авч болохоор л юм гой бүтээл шүү дээ хүний бие бол тийм ээ. Тэгэхээр энэ бас урлаг болгоно гэдэг чинь. Тийм байна. Энэ инх жаргал тогоо гэд хүн ингэж хэлсэн байна. За. Энд гудамжинд байдаг эрэгтэй хүний нүцгэн ийм хүрэл төмөр хөшөөнүүдийг яг эрэгт нь гялтаасан байдаг. Хүүхнүүд хажуугаар нь гарахтаа илдэг юм шиг байгаа. Би ч гэсэн яаж тутахвг илээл гардыг ингэ. Тэгээ шүү дээ. Илээл гараа шүү дээ. Йоо. Би нөгөө юу яадаг байхгүй юу? Найзтайгаа нэг Европоор цалингийн зээл авангуутлаа хоёулаа Европоор нэг бадарчлаад аялва хоёулаа. Төрийн алба агч байсан. Ээлж амралтаа авчаа. Тэгж явж байгаад тэр нөгөө Мадан Дүсээ гэдэг нөгөө Лааны досон үзрүүтэй музей байдаг шүү дээ. Тэр Нидерланд орлоо хаана явж байхдаа орлоо. Тэгсэн чинь Мэрлийн Монро маань байж байна. Бага бүр дүрээр амар гоёороо байна. Тэгэхээр найз төр хоёулаа тэр хормон дагуурн шагааж зураг авах болсон шүү дээ. Яа шаасаа лээ тийм бэ. Тэгэхээр чинь тэр сайхан гялтгасан сайхан эргэтэн байхад хүрээд авах бас гэвгүй гэв. Таараа мөвнөөс нь барьсан юм шиг дээ. Барин шүү дээ. Барьж байгаа зураг авахулж байгаа даагуур тэр ингээд хормогийн дэрвэн готлон даагуур нь ингэж дээш нь өлийж харж байгаа зураг авахулж байгаа. За эн чинь л одоо ирч хүүч дээ манайхаа. За яг саяны их зэрэгэл тоогоо бичсэн байлоо тий? Тий. Тэгвэл яг тэрнтэй адилхан одоо ингээд орчин цагийн эротик онгойстай хөшөө дурсгалуудаар аялах гээд байна. За. Тэгэхээр сая Осло хотод байдаг гэж дуурав тий? Дурдсан байсан тий? Норвегийн Осло гэсэн байсан. Яг тийм их зэрэгэл тоогоо маань тэгэж бичсэн байсан. Одоо тэгвэл энэ Жээжүүд байгаа. Жишээ Солонгост байлуу байсан шүү дээ. Жээжүүгийн Лавланд гэдэг байд юм уу? Гэтэ би яг Жээжүүрийг явж үзээ. Яг нь бол хүслийг хошигнол болон урлагаар илэрхийлсэн ийм бүтээлүүдтэй арал юм байна л да. Би одоо үзег болохоор юм байна л да гэж ярихаас өөр яах вэ? Сонсч ийсэн. Нөгөө Lowland гэдэг нэг тийм цэцэрлэг түрээлэн байдаг гэдээс мөн үү? Яг одоо би тэрий чинь танилцуулаад хай. За. За сонсъё. 1970-аад онд Өмнөд Солонгосын Жээжүү арал шинэ гэрэлсэн хосуудын Деважин хэмээн нэрд гарч байваа. Нэгээрээ Жээжүү арал маань өөрийгөө бас ингэ зуучлыг татах өөрийн онцлогтой арал болж эхэлсэн байна шүү дээ. Тийм байна. За тухайн үед гадаад аялал хязгаартай дайн дөнгөж намжаад байсан цаг хугацаа тийм үү. Тэгэхээр нөгөө залуу гэр бүлүүд халуун дулаан уур амьсгалтай далаан эрэхтэй энэ арлыг сонгох нь үнэхээр төгс сонголт бөгөөд маш их байж. За тэгээд ингээд Солонгосын уламжлалт гэрлэл ихэнхдээ нөгөө гэр бүлийн зуучлалаар болдог байсан тул шинэхэн хосуудын хувьд бол бал сараа Жээжүүд өнгөрөөх нь бие биетэйгээ эрэх дураараа замун анх удаага жинхэнэ утгаараа ойртож мэдрэлцэх дотносох тий энэ мөчийг Жээжүү арал олгодог байсан юм байна. Юу вэ? Тэгээд нөгөө одоо суухаас өмнө унтаж үзег байсан гэсэн үг үү? Ерөөсөө хормын яг зарчим бол тэр шүү дээ. Тий. Тэгэхээр энэ хормоо хийгээд бал сараа Жээжүүр бол одоо өнгөрөхийг тесэн ядан хүлээдэг угаасаа ингээд тийшгээ захиалагч их хамгийн гоё бест сонголт нь л байж л дээ. Тиймээс энэ арал зөвхөн аяллаа зуулчлалын ийм газар орон биш. За. Харин биеийн болон сэтгэлийн боловсролын их ундраг болсон хайртай хосуудын романтик үдшүүдийн ийм үүр уурхай ариун өргөө голомт болсон арал болоод хувирсан байна. Энэ цаг үеэс хойш. За, энэ уламжлалт ойлголт хожим урлагийн хэлээр илэрхийлэгдэхдээ 2002 онд Сөүл хотох Хонкик гэдэг их сургуулийн төгсөгч залуус хүслийг хошигнол хөнгөн урлагийн хэлээр дүрсэлсэн хөшөөнүүдийг бүтээж эхэлсэн юм байна. Тэр арал дээр. За ингээл ерөөсө 2 жилийн дараа буюу 2024 онд 11 сарын 16-нд дэлхийд ганц эротик цэцэрлэг болох Жээжүү Lowland гэдэг албан ёсоор нэгдэж байж 2004 онд тухайн үедээ анхны гэж штэ эротик цэцэрлэг гэдэг тийм. Тэгсэн чинь одоо бол ингээд Норвегийн Осло гэдэг ингээд зөндөө байгаа тийм улс орнуудаар. Грек энтерч бол бүр аасан. За цэцэрлэгийн талбайд 140 гаруй уран баримл байдаг юм байна. Төөх юу вэ? Асар том. Зүгээр галерейн арал болчлоо штэ чи бүр тийм. Эдгээрийг дийлэнх нь хосуудын харилцаа, хүслийн хөдөлгөөн, хүний биеийн хэлбэрийг хөгжилтөө зарим тохиолдолд хэтрүүлэгтэйгээр харуулсан байдаг. Зарим нь хитрхи ил тод. Хосууд тэврэлтэд үнсэлдэж, зарим нь бүр дотн харьцааны үйлдэлийг хийж байгааг нь илтгэн харуулсан байдаг юм байна л да дүрслэг. Гэхдээ бүгдд нь нэг зүйл нийтлэг байдаг нь хүсэл ба урлаг. Яг л энэ зааг дээр тоглож инээдтэй мөртлөө нэг тийм сонирхол
нэг тийм гоё юу гэдэг дур хүсэл татаад нэг тийм юу гэдэг дээ нэг нэрээ л гоё юм те гэх нэг тийм гоё хөнгөн байлгаад байдаг гинэ хүмүүсийг. Тэгээд энэ цэцэрлэгийн үзүүрийг нэг цаг орчим тойрон үзэх боломжтой юм байна. Яг ингээд нөгөө 140-од ийм баримлуудыг. Бүр нэг цагийн турш бүр ингээ хараа явах нэ. Яг зөв. Тэгээд ингээ 2021 онд энэ Лавланд маань төр хаагдсан гинэ. Энэ одоо коронавигоос ус юм яасан юм ч Яасан юм бол? бүхэл бүтэн засвар шинжилэл хийгдээд 2023 оны 5 сар дахин нэгдсэн юм байна. За өнөөдөр тэнд зөвхөн Солонгос төдийгүй дэлхийн өнцөг болон бүрээс зөөлчид ирж зураг авахулж яг тэр нөгөө хөшөөнүүдийн хажууд инээж өөрсдөө бас нэг шок хошин байдлаар тэ ирээдэг өнгөйсаа нэмж ингэж гайхдаг, гайхуулдаг ийм гоё орчин үеийн үзүүлбэр нэмэгдсэн байгаа гинэ. Энэ зургийг харахад угаасаа бүр ямар зөвүүн юм бэ? Одоо тэр эмэгтэй нь ингээд тэр хөхөн дээрээ ингээд гараа тавьсан байгаа. Зүүн гар магадгүй өөрийгөө өдөөж байгаа байх гэж би тооцоолж байна. Үзээгүй болохоор. Тэгээд нөгөө толгооноос арагшаага бүр ингээд гидийцэн нүднийх нь хагас анилт мэлтийн тэр ингээ хилэн гарсан байна уу юу? Харин тий. Та тэгэж харж байна уу? Би тэгэж харж байна. Ингээд хилээ ингээд хазаа зуугаад нүдэн сүүмээгээд харцсан гөлийцсэн тэр бүр яг харагдаж байгаа сте. Энэ бол яг эмэгтэй хүний хувьд бол яг тэр авж байгаа мэдрэмжийнх нь оргил үе буюу одоо яг дур тавих агшныг илэрхийлсэн ийм хөшөө баримл байна гэж шууд ингээд нүдэнд бол шууд тэгж харагдаж байна байсан. Гоё гоц. Гоё наа гоё. Гоё надад тоостой. За би нэг эрэгтэй хүн хараа тэгээ бас та надаас гоё нүг асуул та. Эмэгтэй хүн харуулснаа гоё юм уу? Гоёгоос гэж. Йоо. За тэгсэн чинь энэ чинь бас ахаад юу байгаа юм байна. За хоёр дахь хөшөөн дээр эрэгтэй эмэгтэй хоёр дүр ханны хоёр талд байрлаж байна. Дундуур нь ямар нэгэн хан тусгаарлчихсан байна. Эрэгтэй нь ханны эмзэг эрэгтнэрээ нэвтлэн дотн харьцаанд орж байгаа юм илэрхийлэлтэй. Нэвтлээд үү? Нэвтлээд. Энэ одоо мөлийн урт одоо бэлэг эрэгтэй мундаг залуу ах гэж одоо. Энэ бүтээл хориг ба хүсэл хоёрын зөрчлийг илэрхийлдэг. Хоёр хүн бие биедээ хэдий татагдаж байгаа ч гэсэн тэдний хооронд хан байдаг. Энэ хан нийгмийн хил хязгаар байж болно, сэтгэл зүйн ичгүүр, айдас магадгүй шаналлж байж болно те. Энэ болгоныг төсөөлж энэ хан оршиж байгаа гинэ. Уран бүтээлийн хувьд шүү дээ те. Гисэн хэдий ч энэ хоёрын байрлал болон энэ баримлын өөрсдийнх нь энэ хөдөлгөөний илэрхийлэл биеийн хилэмж нь амьсгал хөдөлгөөн болгоно нь гэж мэдрэгдэж хүсэл догтлол болон хэдий ийм хан зааглаад байгаа ч гэсэн хоёр биенээ ханны цаанаас яаж хүсэж догтолж энэ дотн харьцаанд орж байна гэдэг энэ хил хязгаарыг таван барим байж энэ хүсэл тэмүүлэл бол ийм агуу гэдгийг харуулж илэрхийлсэн ийм бүтээл байдаг юм байна шүү. Тийм байна. Энэ нөгөө бүсгүүн бүр ингээд нуруугаараа ингээд нумраад тий. Тэр нөгөө дачаалын нөгөө оргилд байгаа мэт ер нь дүрслэгдсэн байна. Царай мөрөө бол үнэхээр гоё харагдаж байгаа шүү. Ай. Энэ тэгээд нөгөө өөрийн биеийг бас нөгөө ичиж хаах биш харин бүр ингээд мэдрээд хүндэтгэх тэр нөгөө эрх чөлөөний бүр тийм илэрхийл болсон юм шүү. Харин тий. Одоо энэ эмэгтэй царай яг мансуурн жаргаж байгаа мэдэрж байгаа царай байгаа шүү. Яг мэдрэмж аваад байгаа. Эрэгтэй царай яг ард нь бүр ингээд хүчрэх байдлаа харуулад бүр ингээд одоо юу гэдэг юм те өөрийгөө айгүй дайчилсан магадгүй бас яг мэдрэмжийнх нь оргил үе дээрээ явж байгаа юм шиг ийм царай дүрслэл харагдчих. Тийм байна. За энэ сарнай сарах гэд нэг сонсогч маань хаана байдаг хөшөө гэсэн бэ? Соод юм уу гинэ. Тийм ээ. Солонгосын одоо нөгөө жээжүү аралтай юм бэ шүү. Очиж үзээрэй. Зя. Болцноо. За миний мэдээлэл ер нь болчлоо. За тэгвэл надад нэг байна. За. Billy Stance буюу одоо гэрэл бие хүсэл гурвын нэгдэл. За Америк нэгдсэн улсын Сан Францискогийн хойд ирэг дээр нар жаргах мөчөд ийм торон одоо нөгөө юу гэдэг лээ торгон гэдэг үлээ торон билүү тийм нөгөө саарл тэнгэрийн дунд авраг бие тэмхтэй бүжиглээ зогсноо. За түүний нэр нь одоо Billy Stance. За хүний гараар бүтсэн энэ гигэн бие хадагтай нь бүр 12 метрийн өндөр гэж
штэ. Тийм энэ зураг нь байна штэ. Тийм ч одоо ер нь бол нүцгэн байгаагаар илэрхийлэгдсэн баримл хөшөө байна штэ. Тийм байна. Тэгээ хотын шүнийг ингээд тэнд одоо 12 метрийн өндрөөс ингээд ажиглаж болох юм байна. Тэгээд гам торон биед нь ингээд гэрэл цацарч цусны одоо урсгал шиг тийм өнгө солигдно гинэ. Ямар мундаг бүтээл байдаг үү чи. Тэгээд тэр ганцхан одоо металл хөшөө биш юм бэ шүү. Тэр бол нөгөө амьсгалж буй хүсэл, эрх чөлөө, уран сайхны илэрхийлэл гэж явдаг. Энэ тэгээд юу юм бэ те? Чиний сая торон гэх юм уу гэдээс энэ нөгөө шууд ингээд өөрийнх нь бит ингээд байгаа юу хөндөй бөгөөд дотроос ингээд нэвт харагдах байдалтай юм бэ те? Одоо чи нар туссан ч бүр ингээд амар гэрэл цацраал. Торон бүтээлч юм шиг те. Тий. За тэгээ Билли Стенсийн уран бүтээлч одоо Марко Кочран одоо эмэгтэй хүний хүч ба дотоод тэр гэрлийн тухай бодолдоо суйрлан бүтээсэн гэдгээ. За түүний хэлснээр бол энэ бол нөгөө сексийн тухай биш, харин эмэгтэй хүн өөрийн биеийг ичихгүйгээр мэдэрч чаддаг тэр агшин. За тэгээ дотоод эрх чөлөөний илэрхийлэл. За тэгээ гівч энэ хөшөөний одоо юу юм бэ? Дүр хөдөлгөөн, гэрний одоо гэрлийн тэр химнэл нь хүсэл эротизмын нарийн тэр мэдрэмжүүдийг үүсгэх аргагүйгээр одоо тээж явдгаа гэж судлаачид үздэг юм байна. За энэ хүний биеийг одоо бэлгийн утгаар нь биш сүнслэг төвшөнд одоо ойлгохыг та бүхнээс одоо урьж байна. За тэр нүцгэн ч ичмээр биш харин биеэ мэдэрч өөрийгөө бүрэн хүлээсэн одоо бүрэн хүлээн зөвшөөрсөн эмэгтэй юм байна. Түүний дотоод гэрэл хүслийн гэгээ урам зоригийн дүл сэтгэлийн уянгалаг тэр хөдөлгөөн нь за шүн ирэхэд Билли Стенс гэрэлтдэг. Гэрлэн бүр ингээд зүрхний цохилт шиг ингээд аажмаар хүчтэй болж дараа нь бүр зөөлөн намждсан юм байна. Энэ үдш болоод ингээд гэрлийн яг ингээд гэрлийн ховсол, гэрлийн хугарал, гэрлийн нийлэмж ингээд үүсэхээр энэ ямар гоё харагдах болоо би төсөөлөд их юм. За энийг явж үзье. Энэ бол энэ босоогоороо байгаа хүн бол баг шагаан орчимд нь толгой нь харагдахаар нэлээ өндөр одоо уран бүтээл байж шүү дээ. 12 м гэхэр угаасаа ялчгүй нэлээ өндөр. Тэх юм байна. 5-6 давхар байшин шиг. Юу юм бэ? Хотын гэрэл тэр одоо далайн салхи хөгжмийн тэр химнэлтэй уус одоо тэр нэг юм ихтэй тэнд амьдарч буй мэтэл гарна. За тэгээ ган гэрэл хүний хүсэл тэр 3-ын нэгдэл болсон тэр дүрийг харсан хүн бүрд нэг асуулт төрдөг. За. Эротизм гэж юу вэ? За сонсогчдоосоо бүгд би бас асууж шүү. Бүгдээрээ комент бичээрэй. Эротизм гэж юу вэ? За энэ бол нүцгэн бие биш харин чөлөөт сэтгэл өөрийн гэрэл гэж шүү. За сонсогч бүхэн манаас өөр хэлж магадгүй. Тий. Би бол одоо тийм эротизм гэж чинь дур хүслийн одоо судлах туун дур хүслийг судлах тийм урсгалч гэдэг юм гэж би ойлгож байгаа юм. За энэ ч одоо энийг юу гэж унших юм болоо? Гүзэл Истанбул гэх юм болоо? Гүзэл гэх юм болоо? Гүзэл гэх юм. Гүзэл Истанбул гэх юм байна. За Туркийн гоо үзэсгэлэн гэдэг нэртэй үзэсгэлэнд Истанбул хүрдэл хөшөө байрлуулж л дээ 1974 онд. Ямар хөшөө гинэ? Тэртех 1974 онд хүрдэл хөшөө. Нүцгэн эмэгтэйг хотын тэнгэрлөө ингээд гараа сунгасан байдалтайгаар хотынхоо ингээд дунд нь энэ хөшөөг байрлуулчих. Энэ бүтээл нь Туркийн хувьд урд өмнө байгаагүй тийм асар зөрөгтэй алхам болсон гинэ. Гэвч одоо энэ туркч өөрөө нөгөө исламын шашинтай шүү дээ. Тэгэхээр чи энэ тийм шашинтай, тийм айхтар уур амьсгал ноёлж байгаа газар ийм нүцгэн эмэгтэй тэнгэрлөө дээшээ хараад ингээд гівтж байгааг дүрслэнэ гэдэг бол энэ үнэхээр аимшигтай том зориг байх нь гарцаагүй. За. Гэвч төд удалгүй угаасаа л нөгөө исламын уламжлалт, шашны зан үйл, нийгмийн ёс суртахууны хатуу чанга тэр хандлага нь ерөөсөө энэ уран бүтээл хүлээж аваад. Энэ хөшөөг ёс бус ичгүүртэй одоо садар самбаныг сурталчилсан ийм одоо шашны эсрэг зан үйл мөл гэдэг ч юм уу те ингээд хил ам эсрэгд буулгачих. Хайрын юм би тий. Тэр мөчөөс хойш энэ үзэгсэнд Истанбул гэсэн энэ хөшөө зөвхөн урлагийн бүтээл бус эрх чөлөөний тэмцлийн бэлэг болж ухаасан гинэ. Зөв. Эмэгтэй хүнийг нүцгэлэл энд нүгэл биш. Харин гоо сайхныг нуухгүйгээр хүлээн авч энийг хүндэтгэх тийм зориг байх ёстой гэсэн илэрхийлэл байгаа юм. Хэдийгээр хөшөө нийтийн орон зайд байх эрхээ алдаж хаа нэгтээ нуусан мэт болж үлдсэн ч гэлээ. Туркийн орчин үеийн урлагт Гүзэл Истанбул
нэр өөрөө эротизм ба чөлөө сэтгэлгээний ялалтын, тунхаглалын, эрх чөлөөний төлөөх дуу хоолойны бэлэг тэмдэг болж үлджээ. За мундаг юм байна. Бас л сонин гоё юм байна. Тийм ээ. За одоо миний нэг ярих байгаа нь бол I am beautiful гэдэг нөгөө August Rodin-ы уран мэдрэмжтэй тийм баримл юм байна. August Rodin. Боо энэ Францын нэг уран бүтээлч тийм. За энэ Францын уран баримлч болохоор юу юм бэ? Хүний биеийг зүгээр нэг тийм анатоми одоо хэлбэр гэж биш харин тийм сэтгэлийн хөдлөл, одоо хүсэл, амьсгал, ухаангүй тэр шунлын дүрслэлийг одоо хардаг байсан юм байна. Тэгээд тэр түүний I am beautiful бүтээлд нь энэ философи ингээ бүхэлдээ шингэж чадсан. За хөшөөнд одоо та бүхэн харж байгаа бол эрэгтэй эмэгтэй хоёр биенээ тэрвэрэн бараг ууссан мэт тийм дүртэй. За эрэгтэйн гар бүсгүй нурууг чанга тэрвэрч эмэгтэйгийн бие таталтан дээш ингээ хазаагаад хоёрын хоорондын юм зайд юм таашаал тэгээд тэр хоёрын сэтгэл хөдлөлийн одоо тэр утсыг одоо хөндөж байгаа мэт. За тэдний тэр хөдөлгөөн зогссон боловч тэр ингээ чулуун дотор ингээл амьсгалж байгаа юм шиг заяа. Тийм үл мэдэг тийм үргэлжилж буй мэт тийм булчин татсан. Арьсанд тэр халуун мэдрэмж шингэсэн. Дотоод халуун химээ ерөөсөө тийм хөшөөний гадаргаагаар тэр дамжин мэдрүүлж байгаа юм шиг тэр мэдрэмжийг өгдөг гинэ. Хөш энэ баримл дээр байгаа энэ зураг нь энэ залуу бүсгүйгээ бүр яг өөр дээр ингээд чармаа нөцгнээр нь тэрвэрэд өргөж байгаа юм тий. Тийм. Яа ингээд хоёр хөдлийн ачаад ингээд дээш нь аваад тэгэд энэ нөгөө Rodin I am beautiful тийм энэ нэр өөрөө уран сайхны тэр зоригийн илэрхийлэл гинэ. Би үзэсгэлэнтэй, учир нь би хүсэж байна, би амьд байна гэсэн тэр хүний нөгөө дотоод дуу хоолой юм байна. Тэгээ энд гоо сайхан гэдэг нь нүүр царай төгс хэмжээс ингээ бус харин би үзэсгэлэнтэй учир би хүсэж байна. Би амьд байна гэсэн одоо хүний дотоод дуу хоолойг илэрхийлж ин гэж үздэг юм байна. Тэгээ энд гоо сайхан гэдэг нь нүүр царай төгс хэмжээс бус ер нь л тэр сэтгэлийн гал тэр биеийн дулаан мэдрэмжийг л хилдэг шүүл гэсэн тэр санаа гаргадаг юм байна. Тэгээ энэ эротизм энэ бүтээлд одоо бүлдүүлэг илэрхийлэл биш харин тэр сэтгэлийн хөдөлгөөн, амьдралын эрч хүчийн тэр хэлбэр. За тэгээд тиймдээ чинь Rodin энэ чулуунд энэ шингэсэн энэ тэрвэрлэлд өнөөдрийг хүртэл амьсгалсаар одоо байд юм байна. Энэ Rodin гэдэг энэ баримлч чинь бүр одоо 1900-аад оны ихэнх үеийн уран бүтээлчийг санагдаад байгаа. Эсвэл би буруу санаж байгаа юм болов. Энэ айгүй гоё нөгөө бас нэг тийм одоо ярьдаг баримл буюу нэг тийм өөрийн хилэмжтэй нэг тийм дуу хоолойтой уран бүтээл хийдгээр алдартай байхгүй юу. Тэгсэн чинь энэ яг энэ би энэ нүцгэн баримлыг ингээ харахаар энэ бүсгүйгээ одоо яг эрэгтэй хүн ингээд яг энэ байрлалаар ингээд өргөнө гэдэг бол тэг хоёулаа чармаа нүцгэн байна шүү дээ тий. Энэ бас яг бодит амьдрал дээр ингээд төсөөлөд харах юм бол бас л нэг сонирм мэдрэмж төрж байгаа юм. Та одоо юм уу нөгөө бодит амьдрал дээр юм чи ингээд дотроо ингэж авч ээж өөртөө авч ээж ингээд яг тэр мэдрэмж таашаал чинь би яг өөрийнхөө биеэр мэдэрч байгаа байхгүй тэр чинь. Яа. Хаас одоо сурах юм их байна. Байна байлаа. Айгуу. За эрэгтэй эмэгтэй тэр хоёрын тэрвэрлэлтэнд ер нь бол зөв одоо бүх зүйл бий гэж бол би харж байна. Хүсэл одоо тачаал тийм ээ би биендээ татагдал тэр биеийн дулаан тэр сэтгэлийн уярал. За энэ бол нөгөө эротик дүрслэл гэхээсээ илүү миний бодлоор бол нөгөө амьдралын амьсгал мэт ер нь санагдлаа. Зөв. Яг тийм. Магадгүй яг Rodin баримл дотор тэр чиний саяны хэлж байгаа тэр таамаг амьдралын нэг тийм гоё мөн чанар ч юм уу те. Тэмцэл ч юм уу, хайр хүсэл ч юм уу бүгд ингээ багтаж яг тийм өөрөө дуу хоолойтой баримл бүтээдэг гэдгээр алдартай байхгүй юу. Нөгөө нэг kiss ямар юу илээ бас нөгөө Rodin нэг хөшөө бэдэн штт. Тийм үү. Тийм. Би сайн ер нь дараачийн удаа ер нь айгуу гоё судалж орж байна. За ингээд манай өнөөдрийн пүрэв гарагийн томчуудын явдал нэвтрүүлэг маань алдартай эротик хөшөө баримлуудын талаар бид хоёр ээлжин та бүхэндээ хүргэж мэдээлэлж хүргэлээ өөрсдөө ч бас мэдлэгээ нэмээд авлаа. Тэгэхээр энэ сайхан үдшийн томчуудын явдал нэвтрүүлгийн цаг хугацаанд бид хоёртойгоо хамт байсан нийт сонсогч үзэгч та бүхэндээ маш их баярлалаа. Хамт үзсэн зудаадаа баярлалаа. За угнахтаас баярлалаа. Баярлалаа. Найруулагч өнөрөөдөө баярлалаа. Ари ихчтэй бас баярлалаа. Бүх сонсогчдоо баярлалаа. За ингээд та бүхэн минь үчиг сайхан өнгөрөөгөөд тавтаа сайхан амраарай. Маргааш өглөөний 7 цагаар манай шууд эфирээр та бүхэнтэйгээ иргэн уулзах болно. Дэлхийн монголчуудын MJ радио 88.3. Bye bye. Bye bye.